Сайн байцгаана уу? Төгөлдөр байна. Энэ удаагийнхаа аниме ревювер Asura гэдэг анимег сонгож авлаа. Уг аниме нь 2012 онд Японд нээлттэй хийсэн бөгөөд Keiji Sato гэдэг зохиолчийн бүтээл. IMDb-гээс 6.6 гэсэн үнэлгээ авсан. Ийм аниме байгаа. За тэгээд урьдчилаад хэлэхэд үнэхээр галзуу аниме болсон байлээ. Яг шууд утгаараа үнэхээр галзуу. Цус нүж садарсан дог аниме байлээ гэж хэлмээр байна. Нэгний хувьд Asura буюу Япончуудын дуудлагаар Ashura гэдэг нь буддизмын дайны бурхныг бие хүн нэрлэдэг бөгөөд яг энэ анимений хувьд гол дүрийн хүүхдийг Ashura гэж нэрлэдэг. Энэ нэрийг нэг Даяанч лам энэ хүүхдэд өгсөн байт юм аа. Уг анимен дээрх нөхцөл байдлын хувьд гэх юм бол эртний Японд ган гачигт нэрвдээд хүмүүс нь үлсэж үхэж байсан. За тэгээд зөвхөн баячууд, язгууртнууд, эсвэл цэргийн жанжин гэх мэтлэнгээр иймэрхүү том албан тушаалтай хүмүүс баян цатгалан үсэлгүүгээр амьдардаг. Ядуучуудыгаа шулж амьдардаг. Ядуучууд нь энгийн ард иргэд нь ингээ өсвөлөнд нэрвдээд хоол хүнсний төлөө бүр юу ч хийхээс буцахгүй болцсон. За тэгээд зүгээр ингээ гадуур алхаж байхад хаа нэгтээ өсвөлөнгөөс болоод үхчихсэн хүний цогцс байх нь ингээд энгийн үзэгдэл болцсон. Иймэрхүү бараг л ингээд амьдын там гэмээр нөхцөл байдлыг уг анимен дээр дүрсэлдэг байгаа. Яг ийм хүнд нөхцөл байдалд нэгэн жирэмсэн эмэгтэй энэ дундуур алхаж байгаагаар үйл явдал маань эхэлдэг байгаа. Тэр эмэгтэйд байдаг хоёрхан зүйл байгаа. Энэ бол өөрийнх нь өмсөж явдаг ноорхой нэг муу хувцас. Нөгөөх нь өөр шиг нүндэр сүх. За тэгээд эмэгтэй маань явсаар хүүхдээ төрүүлдэг. Тэгээд үсгэлэнгөөс болж галзуураад хүүхдээ идэхээр шийддэг. Ингээ гал руу хүүхдээ шидэд яг энэ үеийн хүүхэд нь уйлаад бороо орж таардаг. Бороо ороод аянга цархихад тэр эмэгтэй гинт цоцсондоо өөрийнхөө ямар аимшигтай үйл хийж байгааг анзаараад хүүхдээ хаяад цутаадаг байгаа. За яг энэ үйл явдлаас 8 жилийн дараа нөгөө хүүхэд маань ээжийнхаа том сүхийг бариад явж байгаа талаар аниме маань үргэлжилдэг байгаа. Тэр хүүхэд яг яаж амьд үлдсэн, эсвэл бол яаж хоолоолж өдийг хүртэл 8 жил явсан гэхээр тодорхойгүйгээр нууц хിവэр үлддэг. Энэ хүүхэд маань ямар ч эцэг ихгүй, ямар ч хүмүүжүүлсэн хүн байхгүй. Тийм зэрлэг байгальд яг л араатан шиг өссөн. Зүгээр л дээгүн шуун нисэх юм бол өсөрч барьж аваад цусын садартал хазаал зажлал иддэг нэг юм зэрлэг балмад. За тэгээд жирийн хүн харах юм бол энэ хүн үү юу вэ гэмээр тийм болж өсөж торинсон байдаг. Ингэж явж хагаад нэг Даяанч ламтай тааралддаг. Нөгөө ламыг бас идэх гэж дайрдаг. Нөгөө лам болохоор тулааны эрдэмт суралцсан лам байсан бөгөөд тэр хүүхдэд нэг ч хазуулгүйгээр нэг ч бэртэл авалгүйгээр тэр хүүхдийг харин ч тулаан дундуураа гэгэрүүлэх гэж ухааруулах гэж оролддог. Мэдээж тэр хүүхэд ойлгохгүй, угаасаа бүр хүний хэлж мэддэггүй. Ингээд лам түнд хоёр зүйл өгдөг. Нэг нь тэр нь Ashura буюу буддын дайны бурхны нэрийг хайрлаад Namu Amida Butsu гэдэг үгийг байнга хэлж яв гэж хэлээд яваад өгдөг. Namu Amida Butsu гэдэг нь болохоор биднийхаар Омани бадмихон гэсэн үг бараг л Япончууд залбирахдаа Namu Amida Butsu гэж залбирдаг байгаа. За ингээд цаашаа үйл явдал хэрхэн өрнөхийг та нар анименээс олж үзээрэй. Дахиад сануулж хэлэхэд үнэхээр зэрлэг цус садарсан аним болохоор жоохон хүүхэд үзэхэд тохиромжгүй гэж хэлмээр байна. Анимений ихэнх хэсэгт байгаа хүүхдийн зэрлэг балмад үйлчлүүдийг хараад үнэхээр тэр хүүхдэд буруу өгч чадаагүй. Учир нь ээж нь хүртэл идэгчээсэн тийм галзуу нөхцөл байдал донд өсөж торинсон. Дээрээс нь өсгөж хүмүүжүүлэх эцэг ихч байхгүй. Ер нь үнийг хэлээ тэр хүүхдэд бүр үнэхээр хинж байгаагүй, юуж байгаагүй, өөрийнхөө төлөө амьд үлдэхийн төлөө юм бүхнийг хийж ирсэн. Харин ч 8 жил амьд үлдсэн үнэхээр гайхамшиг гэмээр тэр хүүхдийг үнэхээр том хүнээс жилүү хатуужилтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд анимений төгсгөл хэсэгт маань харин хүүхд маань шал эсэргээрээ бараг тийм нөхцөл байдалд хинээс жилүү хүнлэг, сайхан сэтгэлтэй болж хуурдаг. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд үнэхээр солиотой аним болж чадсан. Магадгүй хүн болгонд бас өөр өөрийг бодогдуулж ухааруулах байх гэж бодож байна.
За ингээд энэ удаагийнхаа дугаарыг дуусгая. Дараагийнхаа аниме ревювэр дахин уулзцгаая.